нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Brand. My Voice-ийн энэ олон оролцогчдтой бүгдээрэнтэй би ярилцаж үзсэн. Гэхдээ миний ярилцсан оролцогчдоос хамгийн дуу цөөтэй байсан нэг оролцогч байдаг. 536% дугаартай Бямсүрэнгийн Гандима. Ард чинь тоглож байгаа тэр хөгжмүүдийг чи мэдэрч шít. Дугаар шатанда харъя. Дугаар шатанд амжилт хүсье. Тэнцээ. Үйтэн амрын морон сэтгэл орлон. Тэгэхээр одоо гайхалтай сайхан үзэсгэлэнтэй харагдаж байна. Тэгээд баяр хүргэе тэнцээ. Гадаад дуунаас Монгол дуу маш их хэцүү гэдэг. За чи бол Universe Best Songs наадам дээр би бол гадаад дууг иймэрхүү маягтай дуулдаг. Би бол гадаад дууг сайн дуулж чадна гэдгийг харуулсан. Одоо бол Монгол хөрсөн дээр бууж ирээд Монгол дууг ингэж би дуулж чадна гэдгийг харуулахаар My Voice наадмын шилдэгүүдийн тоонд орохоор өрсөлдөж байна. Тэгээд чухал үе шат ирсэн байна. Мэдээж сандрал тоглол бүгдээрэнд нь бүх зүйл чамд байгаа бах. Бага. Өнөөдөр тэр тусмаа аюу хэцүү. Хамгийн амар нь болохоор дүн байдаг шүү дээ. Тэ нэг аимшигтай. Тэр ихтэй амар ёо. Дахиад хоёр туудаага энэ аян дээр ингэ зогсно гэж бодохоор бас амар санагдчих. За тэр мэдрэмжийг мэдрээд үзсэн юм чинь сандрахгүй байлгүй дээ. Тэгээд ер нь ингээ гаднаас чарахад бол сандрал яг ерөөсөн мэдэгдэхгүй байна. Тэгээд дуугаа сонгосон дуугаа маш гайхалтай сайхан дуулаад тэгээ эргээд хоёлоо олзъя. За тийм. Сэмхэн шивнэг салхичи юу хийлэн вэ? Сэтгэлийн гүнөг дахгүй чи хөрхи. Өтхөр бүхээ чаргал гэдгийг ухаарч чимээд халуусаагүй. Бодрох цодон цас чи юу цогнон вэ? Насти жаргалд нүдөх чи хөрхи. Жаргал бүхэн цодон гэдгийг зүн савэн дачимин нэдэвсэвэ. Золон нүдөх чи хөрхи. Үнийг бүхэн жаргал гэдгийг хайрлаж байсан чимээ агавгүй. Сони бара чи юу зогнон бэ? Чимээгүй зүрхөөрхи.
намайг За Гандимаа. За ерөнхийдөө яг уу дажгүй дуулсан. Гэхдээ учир дутагдaltaал дууллаа. Чи өөрөө бол сайн мэдж байгаа. Хизээ хоолойч нь тасрах нь бол гэж их айжилаа. Тийм. За тэгээд чамд амжилт хүсье да. Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье өрөө, амжилт хүсье. Бүхий л одоо нөөц бололцоогоо шавхаж байгаа ч нь бол харагдлаа. Тэгээд чин сэтгэлээсээ сайхан дууллаа. Амжилт хүсье. баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Brand. My Voice-ийн энэ олон оролцогчдтой бүгдээрэнтэй нь би ярилцаж үзсэн. Гэхдээ миний ярилцсан оролцогчдоос хамгийн дуу цөөтэй байсан нэг оролцогч байдаг. 536% дугаартай Бямсүрэнгийн Гандимаа. Ард чинь тоглож байгаа тэр хөгжмүүдийг чи мэдэрч шít. Дугаар шатандаа харъя. Урдугаар шатанд нь амжилт хүсье. Тэнцээ. Тэгэхээр одоо гайхалтай сайхан үзэсгэлэнтэй харагдаж байна. Тэгээд баяр хүргээ тэмцэн. Гадаад дуунаас Монгол дуу маш их хэцүү гэдэг. За чи бол Universe Best Songs наадам дээр би бол гадаад дууг иймэрхүү маягтай дуулдаг. Би бол гадаад дууг сайн дуулж чадна гэдгийг харуулсан. Одоо бол Монгол хөрсөн дээр бууж ирээд Монгол дууг ингэж би дуулж чадна гэдгийг харуулахаар My Voice наадмын шилдэгүүдийн тоонд орохоор өрсөлдөж байна. Тэгээд чухал үе шат ирсэн байна. Мэдээж сандрал тоглол бүгдээрэнд нь бүх зүйл чамд байгаа бах. Бага. Өнөөдөр тэр тусмаа аюу хэцүү. Хамгийн амар нь болохоор дүн байдаг штэ тэ нэг аимшигтай. Тэр ихтэй амар ёо. Дахиад хоёр туудаага энэ аян дээр ингэ цогсон гэж бодохоор бас амар санагдчих. За тэр мэдрэмжийг мэдрээд үзсэн чинь сандрахгүй байлгүй дээ. Тэгээд ер нь ингээ гаднаас ч харахад бол сандрал яг ерөөсөн мэдэгдэхгүй байна. Тэгээд дуугаа сонгосон дуугаа маш гайхалтай сайхан дуудаад тэгээ эргээд хоёлаа олцсон. За тийм. Жаргал бүхээ